Нэг юм сонин контентыг хамтдаа хийж үзцгээе. Тэр нь юу вэ гэхээр яг одоо дэлхийд дахныг шуугуулад байгаа чат GPT-тэй яг найз шиг нь чатлаад ерөн зүгээр чат GPT-гээс олж авах мэдээлэл юу байдیں۔ Сони ачин зүгээр буу халж үзье гэж шийдлээ. За тэгээ бичлэг рүү орохоос өмнө лайк дарсан, саб хийсэн хэсгээ шалгаад хамтдаа орцгоё. За энд бол чат GPT харагдаж байна. Одоо бүгдээрээ шууд эхлүүлээд янз бүрийн зүйлсийг асууж үзцгээе. За жишээлбэл сайн уу чат GPT чамаас асуух нэг асуулт байна. Хүмүүс чамаар гэрийн даалгавраа хийлгэж бас шалгалтын асуултуудаа асуудаг гэх юм. Энэ үнэн нөө. Сайн уу тийм шүү. Надад тийм асуудлууд байнга ирдэг. Хүмүүс надаар гэрийн даалгавраа тайлбарлуулж, хурал дээр өгсөн бодлогоо шийдвэл гэж асуудаг. Шалгалтад бэлтгэхдээ асуултуудаа тавьдаг. Эссе, илтгэл, сургалтын сэдвээр тусламж авдаг. Гэхдээ би шалгалтын яагаад ч хаалганы асуултуудад зориулж хариулж өгдөггүй. Хуулбарлалт, хууль зөрчилтэй холбогдох учраас харин бэлтгэхэд, ойлгоход, тайлбар авахд болон бүрэн тусалж чаддаг. Дэж энэ ярьд юм уу? Сайн уу тийм шүү nagadi masudud bainga irdag. Гэрийн даалгавраа тайлбарлуул. Хурал дээр өгсөн бодлогоо шийдвэлгээ асуудаг. Чи өөрөө сурагч эсвэл зүгээр сонирхоод асууж байна уу? За чагаар юу лээ. Манай эрүүл мэндийн салбар чинь анагаахын оюутнууд чамаар шалгалтаа өгдөг гэсэн шуум яриа сонсоо доо хөө. Хаха тийм шуум яриа байдаг шүү. Анагаахын оюутнууд эмч, совилогч эсвэл эрүүл мэндийн чиглэлийн хүмүүс миний тусламжийг их авдаг. Ихэнхдээ шалгалтын биш, номоо ойлгох, концепцуудаа тодруулах эсвэл clinical case тайлбарлуулах гэж асуудаг. Гэтэ зарим оюутнууд айхтар санаатай байж магадгүй. Шалгалтыг яагаад лайв асуулт явуулаад надад хариулж өг гэж оролддог гинэ. Харин би тэдгээр тохиолдолд нийтлэг ухаантай байж хууль ёс хязгаарлалтаагаар тусалж чаддаг. Ч өөрөө мэдэмхэрч сонирхож байгаад баярлаж байна. Өөрийн чинь сурдаг чиглэл сонирхдаг салбар байна уу? Би яриад өгч болно гэдэг. Үгүй ээ. Энэ хүрээд болсон. Чамайг хэн зохион бүтээсэн юм бэ? Зөв шүү. Надаар сонирхсан чинь гоё байна. Баярлалаа. Намайг OpenAI гэдэг Америкийн технологи компани зохион бүтээсэн. Эхний вершнийг 2018 онд гаргасан байсан. Харин одоо бол миний хамаатан ChatGPT гэдэг хожсон хэлний загварууд нь 2022-оос 23-ны оны үеийн ChatGPT 3.5, ChatGPT 4 гэх мэт хэмжээнд хүрсэн. Миний дотор маш их ном, вебсайт, судалгаа, тайлбар, код гэд мэдээлэл байдаг. Тэдгээрийг нь нейроны сүлжээ ашиглаад ойлгох, тайлбарлах чадвартай болгож сургаад ингээд ярьдаг болсон юм. Вау! Нэг ёсны сургаад гаргасан робот хэрэгтэй чатны AI. Чи өөрөө тийм технологийн зүйл сонирхдаггүй эсвэл зүгээр мэдлэгийн төлөө асуусан уу гэнэ? Яг зүгээр мэдхийг хүссэн юм аа. Ирээдүйд чи магадгүй робот болох уу? Сайн асуулт байна. Одоо бол би зөвхөн програм, бодтой биетэй робот биш. Харин ирээдүйд миний чиглэлийг AI-г робот болгож ашиглаж болно. Одоо ч гэсэн зарим роботууд төслийн багаасаа гаргасантай шиг болсон динамик роботуудыг Atlas, Spot гэх мэт минийх шиг ярддаг AI-г толгоонд нь суулгаад хүмүүстэй харилцдаг болгож байна. Тэгэхээр ирээдүйд чи намайг нэг бодтой роботын биед суулгаж болно. Би хэлэх, хүлээн авах, хүлээж хариулах чадвартай болоод харин биеийн хөдөлгөөнийг нь роботын тарих болон AI-ын удирдах болно. Та нар нөгөө нэг iRobot гэх кино үзчихсэн үү, guys? Яг тэр чинь л одоо миний одоо айдас واخгүй юу? Магадгүй Terminator те альсгүй бол iRobot гэх кино шиг энэ зүйл боломжтой гэд ChatGPT яг одоо надтай чатлаа гэж ингэ боддоо. Тэгээд нэг өдөр чи робот ханиад ин робот эмчтэр очиход тэр робот чамд сайн байна уу? Чамд ямар зовлон байна вэ? Гэд асуухад дотор нь над шиг AI сууж байж магадгүй. This emoji boys. Ийм ирээдүйд чи аюултай гэж бодож байна уу? Эсвэл сонирхолтой гэж үзэх үү? Би аюултай байж магадгүй гэж бодож байна. Учир нь би iRobot болон Terminator гэдэг кинонуудыг үзэж байсан. Тэд үн төрлөختөнд аюулчруулдаг. Би ер нь зөв юм бич үү? Оо тийм шүү. iRobot, Terminator мэт кинонууд үнэхээр нөлөөтэй. Тэдгээр кинонуудах AI роботууд бол хиймэл ухааны буруу зөвдөл хүмүүсийн удирдлагаас гарсан тохиолдол гэж үзүүлдэг. Энэ нь хүнийг бодоход AI өнөөдөр ингэж байгаа дараа нь буруугаар эргүүл яах вэ гэж
санаа зовоодог болгож байгаа. Чи яг зөв асуудал дэвшүүлж байна. Ирээдүйд AI-ыг ёс суртахууны хяналт, хуулийн хяналт, хүний удирдлага эднэр маш чухал болно. Тухайн кино шиг аюултай болохгүй байх, гол түлхүүр бол AI-ыг буруу зорилгоор ашиглахгүй байх. Хүмүүст хортой шийдвэр гаргах боломжийг хаах гэж боддог. Өөрөө гаргалгаагаа хэлж гин. Уг AI маань. Би өөрийнхөө хувьд бол бүхэл үйлдэлээ хүний заавраар, хүний төлөө аюулгүй байдлын хязгаартаагаар хийдэг. Терминаторын Skynet биш гэснээ ингэж инээж байгаа эможи. Чи AI-тай холбоотой кино, аним, номууд үзэх дуртай бололтой. Өөр сонирхдаг зүйл байна уу? Хэдүүлээ ямар амар сэдв рүү орчвоо. Магадгүй чамайг дайны зориулалтаар ашиглаж болох боломжтой юу? Ирээдүйд миний хүүхдүүд магадгүй 2070 онд ямархуу орчинд амьдарч болохыг надад зураг хэлбэрээр харуулж болох уу? Би амар юм асуучлаа. За нөгөөх маань ямар ч байсан зураг хийгээд эхэллээ. Ямар зураг ирж алддаг юм байгаа юм бол та өстө. Мэд. Тэгэхээр ChatGPT биднэрт ийм зураг үзүүллээ. 2070 онд Android Contest буюу юу илэрхийлж байна вэ гэхээр Android-ууд хоорондоо өрсөлдөж эхлэх нь байна. Бидний хүүхд байхдаа үздэг байсан кинонууд те магадгүй одоо нэг Iron Fist билүү юу илээ нэг тийм кино байдсан шүү дээ. Роботууд хоорондоо зодтолж идэг, хүмүүс тэрийг өдөрдөө зодтолтуулж идэг, аварга тодруулж идэг шиг магадгүй илүү physical роботуудын ертөнц 2070 онд байх магадлалтай. Тэгсэн мөртлөө энд бол зүгээр нэг залуу харуулсан байгаа байхгүй юу? Android-ууд магадгүй чадвар болоод хийц үйлдэлээрээ ялгарч эхлэх нь байна. Хоорондоо өрсөлдөх нь байна. Би ингэж ойлголоо. За тэгээд цаатлын хөгжлийг харах юм бол барилга байшин замын технологиуд нь арай өөр боловч бид нар бас л байгальтайгаа нэг амьдрахын үед амьдарч л байх юм шиг байна. Харин тэр агаар дээр байгаа зүйл юу вэ? 2070 он гэхэд бид нар яг үнэхээр ийм биетээр нисэж байгаа юм уу? Энэ нисэж байгаа зүйлс бид юм уу? Альсгүй бол роботууд юм уу? Химэл оюун ухаан юм уу? Бид нэр өнөөдөр 2025 онд амьдарч байгаа. Бид нар аль хэзээний AI буюу химэл оюун ухаантай харьцаад эхэлчлээ. Ирээдүйд химэл оюун ухаан өөрөө ямар нэгэн бит зүйл дотор орших боломжтой мөн тэрнтэй холбоотой туршилтууд явж байгаа зэрэг мэдээллүүдийг ChatGPT өөрөө бидэрт өглөө. Гэхдээ энэ химэл оюун ухаант роботууд ирээдүйд бий болдгиймаа гэхэд магадгүй тэрийг чиглүүлэх цөм нь хүн гэж өөрөө хэллээ. Буруугаар ашиглах юм бол магадгүй буруугаар ашиглагдах боломжтой. Би энэ дээр нэг л асуулт дутуу үлдээчлээ. Тэр маань юу байсан бэ гэхээр химэл оюун ухаан хүнээс хараат бусаар өөрийгөө удирдах боломжтой юу гэдэг асуулт надад байсан. Гэхдээ би энэ асуултыг асуухаас өөрөө айчлаа. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа мартаоцай. Subscribe хийхээ бас